Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалж тогтоосноор манай улсад жилд 413 хүн амиа хорлдог. Энэ оны амиа хорлолтын индексээр 183 орноос 43-т бичигджээ. Үүнээс эрчүүд амиа хорлох нь эмэгтэйчүүдээс 6 дахин их байна. Юу болсон гэж. Хүй. Тэр хүн биш тий. Хөөй. Хүй. Яна. Амиа хорлох ч юм. Хөөй. Тэнийг шээс минь буугаач наанасаа. Яна. Ээж автын чамааг өгчүүл яах юм? Энэ ямар эрг боо. Чи юу зогсож байгаа наа дээрээ? Эргүү юм уу? Чи өглөөгээд чи амьд байгаагаас илүү заван заяа сүнс чинь дээд төрлөө олж чадахгүй чи бүр тарчлаа. Тийм болохоор өгөх хэрэггүй ой. Хүн болж төрөх чинь бүр зүүнний үзүүр дээр будаа тогтохтой адилхан гэдээ юм сонсож байгаагүй өдөө насалчаад. Чи сайхан залуу штэ. Тий айгуу царайлаг. Чамд ямар асуудал вэ? Амьдрал өрүүлж асуудал штэ. Гой царайлаг залуу юм чи буугаа тэрэ үерхээ үнсээ. Ээж аав чи яах юм минь ард үлдчихэж байгаа хүмүүсээ бодооч. Ямар хувиа ичээс шээс вэ чи шээс ч чи яасэ найзхандаа ихсэн юм уу бид гурав үерхчээ нэг өдрөөр үерхчин заа юу бөө чи наанасаа хөөй бөөга тэрэ бөө энэ нөгөө юм момент дуудах юу боддог үлээ чи гэлс юу ячаа чи гэлтэй шиг буугаад тайвшруулдаг за яа гэнтчлээ хой чи бол боо чирээ намайг энэ туслаад тахтай яа буугаа тэр наашаа за яна гайгүй юу зүгээр үү тэнд хичнээн олон хүмүүс амьдралдаа амь тэмцээд байж чи яагаад ингэж хувиа чигээд амиа орлох гээд үжидэг чи тэр олон хүмүүст амьдрал бэлгэлж болохоор хатчихаа ингэ тэнэг юм да хэл чиний юм уу чи хүн хэвчээ шаа энт ч яасан тийш яава зүгээр үү энэ ундаа уу гахаж цаад баярлаа вайб зөө энэ вайба мэдрээд энэ залуу насныхаа сайхан ирч хүчийг мэдрээд амьдрдаг байгаа даа залуу хүн хизээч өөхөх сонголт хийдэггүй шүү өнөөгийн залуучууд маа энийг чи өөрөө залуу хүн байна да харваас нэг оюутан л харагдаж байна мөнгө төгрөхгүй хэцүү байгаа илүү наад ундаа чинь гайгүй боломжийн үнэтэй эдэн штэ бусад ундааг бодвол хөө бүгдээ нууцсан уу тийш дээ энэ вайб гоё штэ вайб мэднэ сте залуучууд бидний сонголт чи гоё залуу хүн байна те вайб зуугаад вайба мэдрээд гоё амьдрал да шинэ сонирхолтой зүйлүүдийг гоё туршиж үз хөгжилтэй амьдрал муухай бодлоод бодоод ах юм бол вайб зуугаад дотроос гоё сэрэг лимонтэй цитрус жимстэй дотроос чи бүр гоё сэнгэнүүлээл үнхээр гоё өрмөж садан амттай мэ баярлаа ой дөрөлөө гоё парк орох уу парк орох тавах уу тэгээ Only you can do me. Хайраа! Маш! За амиа орлох бодол нь алга болсон мэт. Бусдад таалагдах гэж биш өөртөө таалагдах гэж яваарай за. Вайб. Би энэ кологийн дандаа удаг шít. Манай монголчууд өөрсдөө Монголдо өдөр болгон биднэрт шинээр нь үйлдвэрлэж гаргаж өгч ийн гэж боддоо өгөх гэж байсан хүнгуй. Энийг хоолтойгоо цуг уугаад идвэл их амттай байдгийг. Хоёлоо яах юм? Орой цуг хоол идэнгээ уух юм уу? Вайбзигийн улаан жимстэй төрлөн. Жимснийхэн шүүсийг бүр жинхнээсээ органикаар нь шууд шахаад хийдэг гэж боддоо. Би л энийг жоохон сэтгэлээр унсан үедээ уучаар бүр сэтгэл гоё хөнгөрөөл сэргээл явчихдаг. Тийм болохоор гоё ийм вайба хүмүүс цацаал явчихдаг аахгүй? би уг нь амиа хорлох гээгүй шүү дээ тэр дээр зүгээр агаарах гээд гарсан байсан чинь та гурав тэр доороос орилол би тэгээс та гурав юу гэж байгааг сонсох гээд хүрээд ирсэн байхгүй юу нэгсэж аваарай та гурав наваа хаагаа ийшээ чирж авчираад тэг баахан тоглолтоо тэгээд Vibes.